Сайн байцгаана үзэгчдээ, прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 2 дугаар сарын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс прокурорын мэдээлэл нэвтрүүлгийг сар болгон бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн нэвтрүүлгээр сүүлийн үед олонний анхаарлыг татаад байгаа хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэргийн хяналт шийдвэрлэлт ямар байгааг онцлог сэдэв болонгаараа хүргэх болно. За мөн иргэдэд хууль эрх зүйн мэдээллийг олгох иргэн танд болонгаар Монгол Улсын хэлээр гарахыг хязгаарлах буюу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу болох талаар мэдээллийг хүргэнэ. Мөн нэвтрүүлгээр 2 дугаар сард прокурорын байгууллагт болж өнгөрсөн онцлог үйл явдлын мэдээллийг хүргэх болно. Монгол Улсын хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн асуудалд прокурорын байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Прокурорын хяналтад 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тус банктай холбоотой авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 9, мөрдөн байцаалтын 4, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа 3 хэрэг байгаа бол 4 хэргийг яллах дүгнэлтүүлдэн шүүхээр шийдвэрлсэн. Одоо авилгатай тэмцэх газраас ажлын хэсэг гарган хөгжлийн банктай холбоотой хэрэгүүд дээр ажиллаж байна. Улсын ерхий прокурорын газраас хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндслэлийг танилцуулах, банк байгуулагдсан цагаас хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд нэхэмжлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсхийг судлан үзэх үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн. Түүнчлэн өмнө нь улсын хурлаас байгуулагдан хөгжлийн банкыг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үзэж танилцсан, эдгээр ажлуудын үр дүнг нэгтгэн дүнсний үндсэн дээр авилгатай тэмцэх газарт одоо шалгагдаж байгаа хэрэгтэй хамтдхан шалгуулах хэсгийг шийдвэрлэхээр болоод байна. Прокурорын байгууллагын төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэн явуулдаг. 2019 онд үндэсний аудитын газраас хөгжлийн банкн дээр шалгалт хийгдсэн байдаг. Энэ шалгалтын дүнгээр зээл олголтын маргаантай холбоотой асуудлаар засгийн газар, хөгжлийн банк, үндэсний аудитын газар манад хүсэлт гаргасан. За энэ хүсэлтийнхаа дагуу нийт 8 зээлийн асуудлыг холбогдох материалын хамт ирүүлсэн. Ингээд прокурорын байгууллага энэ асуудлыг судалж үзээд эхний ээлжинд 3 зээлийн асуудал дээр нь иргэний журмаар нэхэмжлэлчиж шүүхэд шилжүүлсэн. За 2 зээлийн асуудал дээр нь бол төрийн 2 байгууллагын хоорондох маргаан байна гэдээ прокурор оролцохгүй гэж татгалцсан. За 1 зээлийн асуудал дээр нь бол эрх хүлээн авагчийн төлбөрийг барагдуулах дараалалд орсон гэдэг утгаар хүлээгдэж байгаа. За 2 зээлийн асуудлыг болохоор гэмтэргийн шинжтэй гэж үзэн хууль хэлэлтийн байгууллагад шилжүүлж шалгуулсан. За ингээд иргэний журмаар прокурор нэхэмжлэлчээд шүүхэд хандсан 3 хэрэгээс 1 хэрэг нь 22 оны 1 сард улсын дээд шүүх буюу дээд шүүхээр орж эцэслэн шийдвэрлэгдсэн 192.6 тэрбум төгрөгийг гаргуулахар шийдсэн байж байгаа. За 1 хэрэг нь бол иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаа одоо явагдаж байна. За 1 хэргийн хувьд бол иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмтэргийн шинжтэй байж болцсохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн холбогдох хууль хэлэлтийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа болно. Мөн 2020 онд бишрэлт группийн хамаарал бүхий Монгол Мах Экспо, Монгол Эмимпикс концерн компаниудын 30.3 сая $, Ган Хүдэр Орд компани 5 тэрбум йенийн зээлтэй холбоотой хүсэлт гаргасныг эрүүгийн журмаар шалгуулахаар мөрдөн шалгах байгууллагад шилжүүлээд байна. Хөгжлийн банкны асуудлаар авилгатай тэмцэх газар шалгуулахаар нийт 75 зээл буюу 66 зээлдэгчийн жагсаалтыг хүргүүлснээс зээл олголтын байдал зээлийг зориултын бусаар зарцуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан эсхийг тус шалгуулахар болжээ. Монгол Улсын хэлээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний талаар. Монгол Улсын хэлээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу вэ? За үндсэндээ 2020 оны эрүүгийн байцааны ашигт хуулиар сэжигтэн яллагдагч, шүүгдэгчд бол 5 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авдаг гэсэн. За харин 2017 оны эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх тухайлаар бол 6 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ болж 1 таслан сэргийлэх арга хэмжээ нэмэгдсэн байна. За өмнө нь бол хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ. Одоо та бүхний асуусан хэлийн хориг гэж ярьдаг. За энэ бол хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд дотор хамаар авчиж байгаа. Яг хуулийн нэршил нь Монгол Улсын хэлээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ. За ямар тохиолдолд ямар үндслээр авдаг вэ гэхээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд за гэмт хэрэг дахин үлдэх
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас сэрэмжлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор авдаг ийм дасан сэргийлэх харамж байгаамаа. За үндсэндээ бол 2017 оны хуулиар л энэ хилийн оргиг таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл болгож оруулсан, хуульчилсан. Сүүлийн 2 жилийн тоо баримтыг та бүхэнд бас таниулжуулахад бол 2020 онд нийт 18883 яллагдагчид дасан сэргийлэх харамж авсан байдаг. Шүүгч, прокурор, мөрдөгчөөс. Үүний 682 буюу 3.6% нь л Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах дасан сэргийлэх харамж авсан. Харин 2021 онд нийт бол 18217 яллагдагчид дасан сэргийлэх харамж авснаас за 519 буюу 2.8% нь Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах дасан сэргийлэх харамж авсан байна. Тэгээ үндсэндээ энэ хуулиараа бол энэ хилийн оргиг бол прокурорын саналыг үндэслэн шүүхийн шийдвэрээр авч байгаа. Тэгээ бүр шүүхийн шийдвэрээр авахдаа шүүхийн хилцүүлгийн явуулсны үндсэн дээр бол авч байгаа. Прокурорын санал гаргасан прокурор, за хүсэлт гаргасан яллагдагч түүний өмгөөлөгчийг байлцуулж шүүхийн хилцүүлгээр хилийн хориг тавих эсэх асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж явж байгаа. Тухайн иргэнийг Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг хаанаас хэрхэн шийдвэрлэдэг вэ? Прокуророос хэрхэн хяналт тавьж ажилдаг вэ? Үндсэндээ хилийн хориг тавих асуудал бол 2017 оны хүртэл бол үндсэндээ бол хавтгай байдаг гэсэн. Яагаад хавтгай байдаг гэсэн бэхээр тухайн үед бол мөрдөх байгууллагууд цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх газар бол хил хамгаалах ерхий газарт гэмт хэрэгт сэрдэгцэн гэтгээд за мөн с ижигтэн яллагдагчид бол шууд албан бичиг үргүүлэл хилийн хориг тавьчихдаг гэсэн. За энэ нэг талаас хүний эрхийг хамгаалах талаас бол нэлээ асуудалтай үр дагавартай юм процесс бол явж ирж байсан. Тэгээ 2015 онд бол энэ бүгдийг цэгцлээд прокурорын хяналтанд зөвхөн прокурорын албан бичгийг хил хамгаалах ерхий газарт хөрвүүлснээр саяны нэрд дурдгдсан дэр гэмт хэрэг цэрдэгцээ итгээд сэжигтэн яллагдагчид хилийн хориг тавьдаг байсан. Ингэснээр бол үндсэндээ бол цэгцэрсэн байсан. Гэтэл 2017 онд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бол энийг бүр одоо дасан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл болгож хуульчилж зөвхөн шүүхийн шийдвэрээр тавьдаг болсноор бол үндсэндээ бол хүний эрхийг хамгаалах талаас бол маш том үр дүнтэй дэвшил гарсан. Гэхдээ нөгөө талаараа хилийн хоргийг бол үндсэндээ бол урьдчилан сэргийлэх зорилгоор л уулан тавьдаг дасан сэргийлэх арга хэмжээ. Гэтэл заавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл бай. Мөн тэр оргон зайлахыг завдсан ч гэдэг юм уу. Дахин гэмтэрэг үйлдсэн байж болзошгүй тийм үйлдэл байхыг одоо шаардна гэдэг байдлаар нэг хэсэг бол хилийн хориг бол тавихгүйгээр маш их тийм хомигдмол болсноор зарим тохиолдолд бол тодорхой яллагдагч нар бол оргон зайлсан Монгол улсын хилээр гарсан ийм үр дагавруудыг бол үүсгэсэн тохиолдлууд бол байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-ийн 5 дугаар зүйл хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ. Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх. Түүнийг дахин гэмт хэрэг үйлдэлээс үржлэн сэргийлэх зорилгоор тогтоосон газар нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ. Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөн болно. Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд болно. Зөвлөгөөнд улсын эрхий прокурорын орлогч, туслах болон ахлах прокурорууд, аймаг нийслэл тээвэр дүүрэг, сум дундын прокурорын газрын эрхий прокурорууд оролцох бөгөөд 2021 оны ажлаад өгнөн 2022 онд дэвшүүлсэн зорилт, түүний хүрээнд авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, бодлого чиглэл, цаашид анхаарах асуудал зэргийг хэлцэх юм а. Тус зөвлөгөөнтэй холбогдуулан 2 дугаар сарын 14-өөс 19-ний өдрүүдэд улсын эрхий прокурорын дэргэдэх зөвлөл, аймаг нийслэл тээвэр дүүрэг, сум дундын прокурорын газруудаас өнгөрсөн онд хийсэн ажил, хүрсэн үр дүнтэй танилцаж, үнэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулсан. Захин мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хяналт шийдвэрлэлтийг сайжруулахад анхаарч байна. 2021 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 26-гийн 1-р зүйлд заасан захин мэдээлэлд хууль бусаар халдах 352 хэргийг прокурорын байгууллагаас хянаж шийдвэрлэжээ. Техник технологийн хөгжлийг дагаад захин мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул энэ төрлийн хэрэгт хяналт тавьж ажиллах прокуроруудыг мэргэшүүлэхэд анхаарч үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна.
За прокурорын байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд прокурор ажилтны мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадахжуулах хэм зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд мөн цаг үеийн хэрэгцээ шаардлага нийцүүлэн прокурорын байгууллагаас 2022 он зохион байгуулах сургалтын төлөвлөгөө баталгаагдаж, энэ өрөөнд бол тодорхой сургалтуудыг үе шатаагаар зохион байгуулж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэж байгаа гэмт хэргийн гаралт нэлээд өсөн нэмэгдэх ийм хандлагатай байгаа тул нийт прокурор ажилтнуудыг илүү нарийн мэрэгшүүлэх ийм хэрэгцээ шаардлага бол урган гарч байна. Үүнтэй холбогдуулаад өнөөдөр бол улсын хэмжээнд нийт прокуроруудаа зориулаад цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалган шийдвэрлэж өгнөгийн нөхцөл байдал гэдсэн ийм сэдвүүт сургалтыг цахимаар бол амжилттай зохион байгууллаа. Цаашдад бол энэ төрлийн гэмтрийг шийдвэрлэж буй гадаад орны туршлага, шүүгээр шийдвэрлэж байгаа практик зэрэг олон талаар цогц мэдлэг олгохоор бид бүхэн бол төлөвлөн ажиллаж байна. Ер нь бол одоо сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдвэж байгаа гэмтрийн гаралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор манай иргэд энэ төрлийн гэмтрийг өртөхгүй байхад бол нэлээд сонор сэрэмжтэй байхад бол анхаарах нь зүйтэй байна. Та энэ шуудан гэлгээгчийн болон хувийн мэдээлэл оруулж байгаа сайтын талаарх мэдээллийг дахин нэгтэлсэн үү? За гайгүй л үү дээ. Амархан байлаа. Одоо энэ мэдээллүүд байхад чиний бүх зүйл минийх. Та итгэлтэй байна уу? Та зурвсын үнэн эсхийг болон мөнгө шилжүүлж буй дансны эзэмшигч чинь таны ойр дотны хүн мөн эсхийг нэгтэлсэн үү? За гайгүй л үү дээ. Заллах гэмтэргийн гаралт сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэхийн зэрэгцээ, тус гэмтэргийн үйлдэлийн арга хэлбэр өөрчлөгдөн цахим хэлбэрт шилжиж, эргэн хуулийн этгээдэд их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсаар байна. Та дараах аргуудыг хэрэгжүүлснээр цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй заллах гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Facebook, Twitter, Instagram, цахим шуудангийн хаяг болон интернет банкны аппликейшнүүдэд тус бүртэн ялгаатай нууцуг ашиглах. Нэвтрэх нууцугийг тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн 8 буюу түүнээс дээш оронтойгоор оруулах. X сурвалж тодорхойгүй албан ёсны бус сайтад өөрийн хувийн мэдээлэлээ оруулахгүй байх. Цахим зурвсан дүндэслэн бусад руу мөнгө шилжүүлэхгүй байх. Хүсэлтийг дахин нэгтэлж хэвших. Өөрийн арилжааны банкны данс болон хувийн мэдээлэлээ бусдад ашиглуулахгүй байхыг зөвлөж байна. Тээврийн прокурорын газраас замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж сайн жолооч нөлөөллийн ажлыг эхлүүллээ. Монгол улсын хэмжээнд 2021 онд зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-р зүйл заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчил 1,821,565 бүртгэгдсэн нь өмнөх оноос 4.1 дахин өсжээ. Энэ нь нийт үйлдэгдэж байгаа зөрчлийн 85.3%-ийг эзэлж байна. Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 10-р зүйлд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нийт хэрэг бүртгэлтийн хэргийн 2.1%-ийг эзэлж байгаа юм. Энэ нь улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн тоос нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал ихссэн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчил буурахгүй байгаатай холбоотой юм а. 2021 онд тээврийн прокурорын газраас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийлээдгүй ажлыг хийж гүйцэтгсэн. Тухайлх юм бол аж ахуйн нэгж байгууллага, ихтэй сургуулиуд дээр прокурорууд биешлэн очиж яриа таниулга хийх энэ ажлыг бол тогтмол хийж хэвссэн. За зам тээврийн ослын одоо шалтгаан нөхцөл бол хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөс үүсдэг. Гэхдээ хамгийн нэгдүгээрт бол жолоочийн буруутай үйл ажиллагаанаас, хоёрдугаарт явган зорчигчийн буруутай үйл ажиллагаанаас, зам орчны нөхцөл байдлын улмаас, мөн одоо тээврийн хэрэгслийн одоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсны улмаас одоо энэ зам тээврийн осол гэмт хэрэгүүд гарч байна. Явган зорчигчийн хувьд бол гарц харамгүй эсгээр зам хөндлөн гарах, хоригдсон гэрэл тохиогоор зам хөндлөн гарах, мөн одоо тээврийн хэрэгслийн урдуур гинт гүүх ийм тохиолдлууд нэлээдгүй гарч байна.
тээврийн хэрэгслийг одоо цаг тухайд нь онцлогоонд оруулаагүй мөн одоо бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд зорцсноос бас тодорхой хувийг эзэлсэн ийм осол зөрчлүүд гардаг. Замын нөхцөл байдлын хувьд бол эвдрэл гэмтэлтэй зам орчны нөхцөл бол зам тээврийн осолд нөлөөлөх тохиолдлууд бас гарч байна. За жолоочийн хувьд согтуугаар тээврийн хэрэгс жолоодох тохиолдлын тоо бас буурахгүй байна. Жолооч өөрөө болон одоо хажуудах зорчигчдод ус одоо хэрэглүүлсэн байх боловч арын суудалж явж байгаа зорчигч нар бүрс хэрэгдээгүйгээс шалтгаалж эрүүл мэндэнд хохирох цаашдаа амь насны хохирох тохиолдлууд бас нэлээдгүй гарлаа. Бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориултын суудал суулгах, зориултын одоо бүсээр одоо хамгаалахын арга хэмжээг бас тогтмол авч хөвчих хэрэгтэй байна. Сайн жолооч гэдэг бол зөвхөн замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэхээс гадна замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, бусдад хүлээстэй ханддаг жолоочийг хэлнэ. Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийхээс гадна сайн жолооч гэж хэнийг хэлэх вэ гэдэг цуралж торкийг одоо хүргэж ажиллаж байна. Жолооч таны зөв хандлага зам тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн зарилгаар прокурорын байгууллагад олон жил итгэх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй прокурор ажилтнуудад төрийн одон медаль хүртээлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлцээний дарга Баян Жаргал, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хяналт шинжилгээ үнэлгээ сургалтын хэлцээний дарга Бат Орших, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлцээний дарга Батуулд нарыг Алтан газас хөдөлмөрийн хүндэт медалаар Улсын аймаг нийслэл дүүргийн прокурорын газрын нэр бүхий прокурор ажилтан болон ахмад ажилтнуудыг шагналаа. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Прокурорын байгууллагаас 2021 онд зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийн талаар 2020-2021 оны 1-р улирлын байдлаар улсын хэмжээнд хавсрах судалгаа хийсэн. Судалгаагаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт, хяналт шийдвэрлэлтийг сайжруулахад хүүхдийн эрхийн талаарх иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь тогтоогдсон учраас прокурорын байгууллагаас уг асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс 2022 онд хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаар иргэд олон нийтэд таниулах, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалгаж чиглэсэн нөлөөллийн ажил хийхээр төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахар боллоо. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчил үлдэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг арилгах, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлууд хийгдэх юм а. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Прокурорын байгууллага хүүхдийн эрхийг зөрчиж зөрчлийг таслан цогцоох, урьдчилан сэргийлэх нэгдсэн аяныг улсын хэмжээнд эхлүүлэхээр болсон. Дараагийн нэвтрүүлгээрээ энэхүү аянтай холбоотой мэдээллийг хүргэх болно. Та бүхэн нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанд эргүүлээрэй. Хамт байсанд баярлалаа.